Сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөө өдөр орой минь төргийа. За миний ээлжит нэгэн бичлэг маань орох гээд би яг одоо эвлүүлээ сууж ийн. Тэгээд энэ удаагийн маань бичлэг Киотод өнгөрөх болно. За бид гурав чинь өчигдөр Осакад ирж хоноод өнөөдөр бол бидний Осакад өнгөрөөж байгаа 2 дахь өдөр байгаа. Энэ өдрөө бид гурав бол Киото хоттой танилцах юм өдөр болгож өнгөрөөж байгаа. За ингээд бид гурвын хамгийн ихэнд Киотод ирээд очсон газар бол Fushimi Inari Taisha гэдэг ийм гайхамшигтай газар, хамгийн одоо Киотогийн алдартай газар гэж хэлж болно. Энэ газар ирсэн байна. Ингээ бүгдээрээ хамтдаа энэ Fushimi Inari гайхамшигтай ертөнцөө танилцъя. За Киотод ирээд бол бид гурвын хамгийн ихэнд очиж үзэх газрын нэг бол яалтчгүй Fushimi Inari байсан. Тэгээд энэхүү газар ирээд хамгийн одоо ихэнд төрсэн сэтгэл бол надад айгүй тийм дулаахан, тэгээд ийм гоё энергитэй газар байлээ. Тэгээд маш олон хүнтэй, маш олон жуулчдтай, тэгээд яг үннийг хэлэхэд бол энэ одоо олон гайхамшигтай хаалганы өмнө хизээж хүнгүй зураг авахулах боломж байхгүй юм байлээ. Эсвэл бүр маш ихт очино, эсвэл хүмүүсийг зогсоож байгаад одоо явахын төр хорж байгаад зураг авах юм л боломжтой. Тэгээд хүмүүс бол заримдаа одоо энэ тэндээс ирж байгаа жуулчид маш их байгаа учраас хүмүүс маань аягүй соёлтой, ингээд зарим хүмүүс маань зураг авч байгаад окей за зураг авчих гээл ингээд хүлээгээд тэгээд зураг авсны дараа бол хажуугаар өнгөрөх жишээний хоорондоо бол бие биендээ хүндэтгэлтэй хандаж байгаа энэ дүр зураг бол харагдаж байсан. За яг одоо бол дөнгөж үүдний хэсгээс бид хоёр дээшээ явж гин. За Fushimi Inari-г бол аялал үеээр үзсэн. Тэгээд бол үзээгүй. Тэмүүлэн бол өнөөдөр галт тэрэгний зураг авахар ийм төлөвлөгөөтэй байгаа учраас бид хоёр бол ийшээ ороод бол өөр газар руу явсан байгаа. Гэхдээ бид гурав интернетээр хоорондоо холбогдож байгаа учраас хоорондоо холбоотой тэдэн цагт тэнд уулзъя гэсэн ийм маршруттай аялал маань үргэлжилсэн байгаа. За Fushimi Inari Taisha нь бол Японы хамгийн эртний, хамгийн чухал Шинто шүтээний нэг гэж бол явд юм байлээ. Энэхүү шүтээн нь бол 711 онд бол үүсэн бий болсон гэж үздэг. Тэгээ Японы Inari бурхан шүтлгийн гол төв нь бол яхаа аргагүй Fushimi Inari гэж явдаг юм байлээ. За энэхүү үүсэл гарлал нь бол 8 дугаар зууны ихэнх үед Японд бол тариалан эрхлэх нь маш чухал байсан тул Inari бурхан буюу үр тариа, будааны ургацын бурхныг одоо дахиж хэлсэн юм байлээ. Тэгээ анх бол Inari-г хоол хүнсний бурхан гэж үздэг байсан бол дараа нь бол бизнес болон эд хөрөнгө худалдааны бурхан болж одоо шүтэгддэг болсон ийм түүхтэй газар байлээ. За улаан хаалгаар дээшээ өгсөд хоёлаа явж исэн чинь юм баруун тишээ салсан юм салаа зам бол байсан. Тэгээд энэ салаа замаар битээр ороод сонирхоод үзээд явж байна. Энэ бол одоо хулсан ойгоор бүрхэгдсэн юм гайхамшигтай газар байсан. Тэгээ энэхүү газар бол нөгөө уулан далхахтай явган аялал хийдэг хүмүүс бол таягтай, тэгээ спорт хувцастай хүмүүс бол энд битээртэй айгүй их зөрсөн. Тэгээд битээр бол ямар ч байсан аялал төгсгөлийн үзээгээ тэгээ хоёлаа бол нэлээд цаашаа яваад цаашаа гүн явах тусам бол хөнгөө олж ирж исэн. Тэгээ битээр жоохон хөнгөө болоод ирэхлээр нь за одоо хоёлаа буцъя гээ. Тэгээ буцаад хоёлаа улаан хаалга руугаа орж ирсэн байгаа. Тэгээд энэ хаалга бол яг энэ уулын орой хүртлээ дуусахгүй ингээд үргэлжлээл яваад байна. Энэ явдал дондоо бол хүмүүс зураг авахулаад бичлэг хийгээл ингээд явж исэн.
энэхүү хаалгыг бол бид нар бол улаан даамаа хаалга, улаан хаалга гэх мэтчлэн бол нэрлэдэг байгаа. Гэхдээ яг өөрийнх нь нэр бол тори хаалга гэж байгаа. Тэгээд шүтээний хамгийн алдартай Симбон тори буюу мянган тори хаалга гэдэг юм нэртэй юм байлээ. Тэгээд эдгээр одоо хаалга болгоныг нь хувь хүмүүс, зам мөн компаниуд, бизнес нь амжилттай байгаад талархал илэрхийлээд хандив болгож юм босгосон ийм түүхтэй юм байлээ. Тэгээд тори бүрийн арт талд бол хандивлагчийн нэр, огноо нь бол бичигдсэн байдаг юм байлээ. Өнөөдрийн байдлаар бол 10,000 гаруй тори хаалга бол бий болсон ийм гайхамшигтай түүхтэй байна. За энд нэг сонирхолтой харагдаж байгаа зүйл бол үнэг бол одоо үүдний хэсгээс ахуулаад үүдний хэсэг дөнгөж яг доор үүдний том хэсэгт бол асар том үнэг бол байсан. Тэгээд дээшээ өксөх тусам үнэг бол ингээд жижигрээд ингээд бүр маш олон эн тэнд ингээд үнэгнүүд байсан. За энэхүү үнэг биш дээ. Энэхүү үнэг маань Кицүнэ гэдэг Инаригийн элчин байна. Энэхүү Инари бурхан нь бол шууд дүрслэгддэггүй, харин цагаан үнэг түүний элч амтан гэж бол хүмүүс итгэдэг юм байлээ. Шүтээний одоо хаа сайгүй үнэгний хөшөө бол байгаа. Тэгээд зарим үнэг бол аманда түлхүүр болон үр тарианы агуулгын түлхүүр, зарим нь бол төрүү будааны баглаа барьсан байдаг. Ийм одоо онцлогтой үнэг байна. Тэгээд ер нь бол яг энэхүү үнэгний байгаа төрх нь бол яг л нэг ийм залжин төрх байдэн штэ. Яг л тийм нэг залжин төрхтэй ийм үнэг бол байсан. Тэгээ энэхүү үнэг бол мэдээж Инаригийн хамгийн том элчин юм байна. Инари уул руу өксөх зам бол тийм ч амархан биш. Тийм ч амархан гарах боломжгүй. Маш их ядарна. Тийм болохоор амралтын цэгүүдийг энд тэнд байрлуулж өгсөн надад бас их таатай санагдчихсан. Тэгээд зарим амралтын газар нь бол суух газартай, сандалтай байхад, зарим газар нь бол суух сандал байхгүй. За нэг хоолны цэг байлаа гэж бодоход яг тэр хоолны цэг дээр бол та зөвхөн хоол авсан тохиолдолд тэр сандал дээр суух боломжтой. Хоол аваагүй бол бай гэдэг ийм газрууд бас зөндөө байсан. Тэгээд магадгүй аргачгүй л халтаа маш олон хүмүүс явж үйлчлүүлж байгаа болохоор зэрэг тэр болгоныг суулгах бол боломж бол байхгүй бах. За тэгээд битээр бол уул баг уулынхаа орой дээр гарах төхөөд ирэхэд аялгаа бол нилээ ядраад би энэ цууж ах уу, та гарчаад ирэх үү гэж тэгсэн. Би бол хоёлаа хамтдаа гарч үзье гэд. Тэгээ ямар ч байсан бит хоёр эцсийн бол үдсэн. Гэхдээ бол нилээ ядарсан, халуутсан, хүс гарсан аргачгүй. Яагаад гэвэл уулын өдөө гарч шүү дээ. За Инари уул маань бол энэхүү шүтэн нь бол Инари гэдэг ийм жижиг уулын бэлд бол байрладаг. Тэгээ уулын орой хүртэл өсөх зам дагуу бол тори хаалганууд бол байрлсан байгаа. Энэ зам нь бол үнэнч байдал, тэсвэр төвчээр хүсэл мөрөөдлийг ингэж бэлэгддэг ийм газар байгаа хгүй юу. Тэгээ тийм болохоор битэрийн хувьд бол айгу үнэнч байлаа. Тэгээ тэсвэр төвчээртэй хүсэл мөрөөдөлтөөгөр энэхүү газараа гараад одоо битээр уруудж байна. Аялгау байгалийн сайхныг ажаад сууж байна. Би харин сайхан уух юм аваад маш гоё амттай зайрмаг аваад за ингээ битэрий одоо аялал маань амжилттай яваад одоо битээр харин доош уруудна. Аялгаугаар уулнаас доош уруудаад ирсэн чинь аав маань аль хэдийн ирсэн байсан. Тэгээ бид гурав тэндээ нэг жоох юм мэдчихэд тэгээ Өвшөмийн Инаригаас гараад цаашаа аяллаа үргэлжлүүлж байна. За ингээ явж байхдаа бол бид гурав хулсан одоо ой дотор орж ирж байна. Тэгээ энэ газар бол хосууд бол аюу хэрдэм байлээ. Тэгээд энд бол нөгөө 6 ахуулахад бол хамгийн тохиромжтой, хамгийн гоё ийм газар байсан. Энэ бол Аришяма гэдэг ийм газар байгаа.
За энэхүү Аришяма нь бол Кёто хотын одоо баруун хэсэгт байрладаг. Тэгээд Аришяма нь бол Кёто хотын төвөөс 10-аас 15 км орчим бол байсан. Тэгээд Эгу Тамагава гол дагуу оршдог ийм газар юм бэлээ. Тэгээд энэ газар бол үнэхээр гоё газар байсан. Тэгээд ялангуяа ийм зураг авахлахад бол хамгийн тохиромжтой, хүмүүс бол одоо олноороо байсан. Гээ ёстой жинхэнэ бас энд чинь төмд үжигнэж бум боожгандаг ийм газар ч гэсэндээ нөгөө эн чинь маш том хулсан ой учраас зураг авахлах боломж бол нээлттэй. Тэгээд хүмүүсээ хүлээж агаад араасаа яваад зураг авахлах ийм боломжтой гоё газар байсан. Аришямагийн энэхүү хулсан ой нь бол хамгийн алдартай үзүүрүүдийн нэг гэж явна. Энд бол олон хосууд, замун, жуулчдын амралт болон одоо фото хийдэг, фото зураг авахулдаг ийм газар бол болж хувирсан байгаа. Энэхүү одоо моддын ойн зам нь бол өндөр ногоон хулсан мод, харин өглөө орой эсвэл цас орсон үед бол тун романтик ийм уур амьсгалтай болдгийм байлээ. Энэ газар бүр үнэхээр үзэсгэлэнтэй маш гоё газар байгаа. Тэгээд аливаа зүйлээ чинь нөгөө бичлэг хараад ч юм уу зураг үзэх нэг өөрийн биеэр очиод үзээд мэдрээд дотор нь ороод явна гэдэг бол бас нэг өөр мэдрэмж байдаг. Тийм болохоор яг энэ мэдрэмжийг одоо авч байгаадаа миний хувьд бол үнэхээр их аз жаргал мэдэрчээлээ. Тэгээ Кёто руу явах одоо нэг өдрийнхөө хөтөлбөртөө юу үзүүл болох вэ гэд хөтөлбөрөө гаргаад сууж байхад бол яг энэхүү газрыг бол Аришямагийн энэхүү одоо ойг бол тий хулсан ойг бол заавал үзэх ёстой газрын нэгд оруулж бид гурав бол бүр зорин хол байсан ч гэсэн ирсэн байгаа. За тэгээд энэхүү газрын маань бас нэгэн алдартай газар бол Тогежукио гэд гүүр байгаа. Энэхүү гүүр маань бол Эгу гол дээр орших алдартай гүүр бөгөөд Аришямагийн үндсэн одоо үзмрүүдийн нэгт тооцогддог. Тэгээд гүүр нь бол анх 836 онд байгуулагдсан бөгөөд тэгээд гүүрнээсээ Аришяма уул болон Эгу голын үзмжийг бол харах юм боломжтой ийм гайхамшигтай газар бас байд юм байлээ. За энэ газар бас Тенружи сүм гэж бас байгаа. Энэхүү Тенружи бол Риндзай гэдэг Шинто сүмийн нэг бөгөөд ЮНЕСКОгийн дэлхийн өвд бол бүртгэгдсэн ийм газар юм байлээ. Тэгээ энэхүү сүм нь бол 1339 онд бол байгуулагдсан бөгөөд Рёкан хүрдний одоо нөгөө цэцэрлэг нь сүмийн орчны алдартай үзүүр юм байлээ. За энэхүү цэцэрлэг нь болохоор зэн урсгалын хэм маягаар хийгдсэн бөгөөд амар амгалан болон одоо төвлөрөх ийм газар болдог ийм гайхамшигтай сүм юм байлээ. Бид гурван аялал цаашаа үргэлжилсээр за одоо бол бид гурав галт тэрэгний тойрон аялалд гарах гэж байна. Тэгээ энэхүү аялал бол бас их сонирхолтой ийм гоё аялал байсан. Тэгээд ер нь бол энэ аяллыг бас одоо зорж Улаанбаатар хотоос гарахдаа замун хөтөлбөрөөр гаргаж байхдаа ийм аялал байд юм байна. Хамтдаа энэ аяллаар явцгаая гэд энэ аяллыг бол шийдэж явсан байгаа. Тэгээд яг л өөрсдийнхөө үзхийг хүсэжсэн, харахыг хүсэжсэн, мэдхийг хүсэжсэн бүх газруудаараа бол бид гурав Кётод нэг хоног өнгөрөөхдөө бол явсан. Тэгээд хичнээн ганцхан өдөр Кётод өнгөрөөсөн ч гэсэндээ үзхийг хүссэн зүйлүүдээ нэг өдөрт бүгдийг багтааж чадсандаа аз жаргалтай байна. За энэхүү галт тэргийг бол Сагано Роман гэдэг ийм нэртэй галт тэрэгний аялал байгаа. Тэгээд Сагано Роман галт тэрэг нь
ээгүй голын ирэг дээр дамжих хамгийн алдартай аяллаа одоо зам юм бэлээ. Энэхүү галт тэрэгний аялал бол 1930-ад оноос бол эхэлсэн. Айжмаар бол энэ бол аялах байгалийн үзмжийг анхааралтай одоо харах боломж олгодог ийм гайхамшигтай аялал болсон юм бэлээ. За энэхүү галт тэрэгний аялал маань Кёто хотын Аришиямагийн Тогойжукё гүрнээс эхлээд голын ирэг дамжаад Кёто хотын ойролцоо байрлах Норитаки эсвэл Горан гээд суурингийн чиглэлд бол явдаг. Тэгээд уулын ой, голын үзэмж, за тэгээд хулсан ойн эргэн тойронд бол явах үед аялал нь агаарын одоо үзэмжийг бүрэн мэдрэх боломж олгодгоороо онцлогтой байх нэ. За энэхүү үзэсгэлэнт байгалийн уур амьсгал нь хавар, намар болон өвлийн улиралд хамгийн сайхан харагддаг бөгөөд бид гурав бол өвлийн улиралд нь очсон байдаг юм аа. За энэ харж байгаачлан ийм хөөрхөн үзэсгэлэнтэй галт тэргэнд бид гурав суух гэж байна. За ингээ бүгдээрээ хамтдаа галт тэрэгнийхээ аялалдаа гарцгаа ямар ч байсан гайхамшигтай байгалийн үзмжийг хамтдаа үзцгээе. Аялал маань үргэлжилсээр бид гурав яг одоо Кёто хотын төвтөө танилцахаар энд автобус хүлээж байна. Тэгээд энд бас нэг суралцах зүйл нь автобус нь одоо нэг шугамн дээр бол зогсдоггүй. Яг чиглэлээр ийм өөр газар зогсдог. Тэгээд тэндээ хүмүүс нь одоо ингэж очрлож зогсож байгаад тэгээд очрынхаа дараалалаар ингээд ордог ийм соёлтой автобусны буудал байд юм бэлээ. За эндээсээ бид гурав автобусаар аялж агаад үргэлжлүүлээд бид гурав маань Кёто
хотын шөнийн гудамжтай танилцж байна. Тэгээ Кёто нь бол Японы соёлын нийслэл байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн одоо Японы түүх, урлаг соёлын төвүүдийн яа харахгүй нэг. Кёто нь бол 1868 онд Токио нийслэл болсон ч гэсэндээ Кёто нь олон улсын турш одоо Японы соёлын, шашны, улс төрийн амьдралын төв байсаар иржээ. Кёто хот нь бол буддизм болон шинтоизм гэсэн ийм соёлын төслүүдийн төв газар. Тэгээд энд бол маш олон сүм, маш олон буддист одоо хийдүүд бол байгуулагдсан. Тэгээд үүнийг үзэх гэж бол маш олон одоо жуулчид бас ирдэг байх нэ. Тэгээд үзэх газрууд бол ихтэй. Тиймээс одоо энд ирж байгаа Кёто хоттой танилцах гэж ирж байгаа хүмүүст бол нэг өдөр хангалтгүй, 2 өдөр хангалтгүй, дор хаяжны 3-аас 4 өдөр та Кёто хотод байж иж ерөнхий Кёто хотод үзэх ёстой газруудыг үзэх юм байна. Бид гурийн хувьд бол Осакад байрлаж байгаа. Тэгээ Кётод бол ганцхан өдрийг өнгөрөөж исэн. Тэгээд тийм учраас ямар ч байсан өөрсдийнхөө үзхийг хүсэж исэн газруудынхаа маршрутыг гаргаад ямар ч байсан үзэх газруудаа одоо үзэж чадсан байгаа. За ингээд өнөөдөр бид гурийн Кёто хоттой танилцах аялал маань өндөрлж байна. Хэдүүлээ дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Түр баяртай.